Ажилтнуудаа Эрдэнэт эдгээр өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. За энэ хүрээндээ Сэлэн аймгийн Мандал сумын бизнес эрхлэгчдтэй уулзаж тэдний санаа бодлыг сонслоо. За үүний зэрэгтэйгээр орон нутгаа хөгжүүлэх өөрсдийн амжиргаагаа дэвшлүүлэхэд нь бизнес эрхлэгчдийг салбарын яам хэрхэн дэмжиж ажиллах боломж нөхцөл байгаа вэ гэдгээ танилцууллаа. Сэлэн аймаг бол хүнсний ногоо үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч аймагуудын нэг энэ утгаараа газар тариалан туршилан сум орон нутгаа хөгжүүлэх боломж бий. Ажилтны сад тус аймгийн Мандал сумд ажиллах үеэр бизнес эрхлэгчдтэй уулзаж тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах боломж байна вэ гэдэг асуудлаар ярилцсан юм аа. Энэ онд одоо 2014 онд одоо улсын хэмжээнд дуунгийн эрхтүүд бол хангагдсан байж байгаа. Одоо дуунгийн явц борлуулалт байхгүй тий. Чинүүд маш хямдхан шираадаг. Ийм зүйл байж үүсэж байна. Тэгээд тэрний гасаад одоо яг хүний яриад байгаа надад бол одоо энэ үйлдвэрлэлтэй бол тий. Бичиг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг. Тэгэхээр энэ дээр яг энэ ургацын одоо энэ нөгөө эрэлтний хэлбэрийн тэнцвэргүй байдал төрийн одоо яамаас ирээдүйд одоо ямар одоо бодлого төлөх байх вэ? Тэгэхээр ганцхан зам байна. Зүүн хараад хүнсний үйлдвэрлэл барь. Яг хүнсний ногоо боловсруулах үйлдвэр барь. Энийг ямар хэмжээний үйлдвэрийг яг ямар ногоон дээр үндэс тулгуурлах уу гэдгийг бүгдээр шийдэе. Энэ дээр одоо таанууд харин хоорондоо ажиллаад ингээд юмудаа хийгээд асуудал бийж төлсөө гаргаж байна. Зүүн хараад ард иргэд ногоо тарихдаа ямар ногоог ямар хэмжээгээр тавьд юм бэ гэж. Хамгийн гол нь бизнес эрхлэгчид нэгдсэн нэг эргэх холбоонд орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн бүр тарьсан ногоогоо хөдөлгөх гэж хот хүрээ зорих ёсгүй. Сумдаа боловсруулах үйлдвэр байгуулж түүндээ ногоочд нь ногоогоо нэгдсэн журмаар өчгдөг. Түүнийг нь эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг зарчмаар ажиллах нь хамгийн оновчтой шийдэл юм аа. Үндэсний үйлдвэрлэлд өгсөн бүтээгдэхүүн төрөөс урамшуул болгоно гэдгийн дагуу мачтынхаа чамлаар мачтаа нэгдгээд 115 малчин гишүүдтэй энэ хоршоо болоод мачтынхаа түүхэн эдийг бэлтгэж үндэсний үйлдвэрлэлд нийлүүлнэ гэж манай хата энэ өргөжж том хоршоо болсон. Тэгэхээр эндээс 500 төгрөгөөр ноос аваад Монгол ноос тавьж 650 төгрөгөөр өгдөг. Килограммтаас 150 төгрөг энэ нь болохоор ачаал буулгалтынхаа зардал алгаддаг. Гэтэл биднээс ямар ч дэгээ эргэж төлөх ямар ч их үйлсвэр юм гарч ирэхгүй байна. Тэгээ манай хоршоо эргээд буцаа тарах уу одоо барьсан байраа зарах уу эсвэл одоо нөгөө малчтынхаа үйл хөдлөх хөрөнгийг алдах уу гэдэг ийм хэцүү байдалд орчиход ижээ. Дурал тооцоо юм. Надад чинь төр зогсоож өгч чадахгүй. Яг үнэ хэлээ. Өөртөө тэгвэл дараагийн гарцаа од тэрэн дээр харин зөвлөх юм бол манай улсуудаа зөвлөлт. За яа. Манай харин зөвлөл тэрнээс нь яаж гарах юм гарцны юу байгаа тэр харна. Мандал сумыг хоёр чиглэлээр хөгжүүлэх боломжтой нэг нь хүнсний ногоо газар тариалан мөн хөнгөн үйлдвэрлэлийг төшөглөн ажлын байрыг бий болгож эдийн засгаа өргөжүүлэх гарцууд одоогоор харагдаж байгаа юм аа.